За суралцахын талаар бол мэдээж тасралтгүй суралцах хэрэгтэй. Энэ бол маш зөв чухал зүйл. Тэгээд яг ямар нэгэн мэргэжлийг сайн тухайн мэргэжлээ сайн мэргэжилтэн сайн боловсруулж болохыг доорож харуулж хэрэгтэй тийм. Суралцсан, ажиллан, давхарчин, судлан. Тэгэхээр 10 жил аялах гэж байгаа учраас зөв сонголтоо хийгээд гэсэн. Тэгээд орон нутаг бүс нутгийнхаа тулгымцсан асуудлыг шийдвэрлэх одоо залуучууд санаачилж хийх мэдээж гарааны бизнес өгүүлэгддэг. Орон нутаг аймаг болгон өөр, хориглог нь өөр, асуудал нь өөр, байгалийн нөөц, аж ахуйн нөөц нь ч өөр байдаг. Тэгэхээр тухайн орон нутагт ажиллаж байгаа залуучуудад нь энэ гарааны бизнесийгээд эдийн засгийн үр ашигтай байх, нийгмийн хамгаалах, асуудлыг шийдэх, ажлын байр бий болох энэ одоо урам зориг өгөх зорилготой ингэж явж байдаг. Үндсэн ойлголтуудыг багцаар нь өгдөг, сайн жишээнүүдийг ярьдаг, муу жишээнүүдийг ч гэсэн анхааруулж өгдөг ийм ажил байгаа. За тэгээд Хинтээ аймгийн төв дээр ирээд сургалт эхэллээ, нийтдээ 12 хүн оролцож байна. За тэгээд эндээс хамгийн эхлээд ажиглагдж байгаа зүйл бол залуучууд маш идэвхтэй байна. За дээр нь Улаанбаатар хотоос шилжиж ирээд одоо Хинтээ аймагт амьдарч эхэлж байгаа гэж залуучууд байна. Тэгэхээр ер нь энэ Хинтээ аймгийн төв дээр бас бизнесийн шин тийм санаачлагууд байгаа гэдэг нь харагдаж байна. Зарим аймагуд дээр бол арай өөр байдаг. Улаанбаатараас нүгэд ирлээ, бизнес аваад ирлээ, эндээс бизнес хийдэг болсон, шинэ бизнес эхэлж байгаа гэсэн жишээнүүд ярьж байна. Энэ онцлогтой харагдаж байна. Гарааны бизнесийн үндсэн одоо ойлголт нь өөрөө нийгэмдээ сайн сайхан зүйлийг хийх байдаг л да. Зүгээр уламжлалт бизнесээс ялгаатай тал нь. Тэгэхээр залуучуудаа бол одоо мэдээллийн технологийн 900-д орон зайн ялгаа гэж байхгүй. Мөн мэдлэг ур чадварын үед мэдэхгүй чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Ямар ч зүйлийг хаанаас ч олж болно, ямар ч зүйлийг хаанаас ч хийж болно. Хөрөнгө оруулалт бас олдохгүй байна, болохгүй байна гэсэн асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтынхаа яаж авах уу, хинээс авах уу, юмаа яаж боловсруулад яаж танилцуулах уу гэдгээс шалтгаалаад арга техникийг заагаад өгчих юм бол хөрөнгө оруулалт бас байдаг. Яг дэргэд байж идэг. Хүмүүс хөрөнгө оруулагч хаана байна, хаанаас олох уу гэдэг эцсийн эцэст хүн болгон мөнгө өсгөх сонирхолтой. Тэр хүн болгон хөрөнгө оруулагч байдаг. Тийм учраас угаасаа боломжгүй зүйл гэж байхгүй. Дээр нь бид нар одоо маш тийм галбаачлагдсан цаг үед амьдарч байна. Энэ бол дэлхийн нийтийг өөрчлөх бизнес санаагч хаанаас хийх боломжтой.